Тэрэн гоороо ба хүүхэн худагт. Хүүхэн худагт эрэгтэй хүн байсан юм уу? Эмэгтэй хүн байсан юм уу? Дэрэгдээ тэрэн гоороотой байсан гэж үнэн үү? Чухам тэрэн гоороо гэж юу юм болоо? Тэрэн гоороо манжин засгийн үед аль алс газар ахиу хөлстэй ачаанд ганцаар жин дээдэг айхыг мэддгүй нэг хэнэггүй ир байжээ. Тэрээр нэгэн намар урагшаа бар хөл хот руу жин тэгээд буцах замдаа энгэр ээвэрч ээлх хөл газар бууж жодгороон шаагаад хар цайгаан буцалган ууж суухдаа дэрэгд нь эмтэрхий нэг хар аяг хэгтхийг харж цайны шавхруугаан түүн рүү санаандгүй хийж орхижээ. Цайгаан ууж дуусаад хоолоо идэж байтал нөгөө хар аяг нүдний буланд өртөгт нь лавлан харвал цайны шавхруу нь алга болсон байв гинэ. Тэглэр нь жаахан шөл хийчгээд харж байтал яах ихийн зургүй шорт хийтэл сорчих нь ажиглагдаж айхыг барг мэддгүй уулын хэнэггүй тэрээр чи хэн бэ гэж асуусанд би тэрэн гоороо байна гэж хүлцэнгүй намуухан өчч гинэ. Тэглэр нь майнер жаахан эвгүй газар буучлаа да. Нараа эрт байна. Холдож хоны байц гэж бодоод гарч харвал хэдэн тэмээн нэлээн холдон явчихсан байжээ. Хэсэг эргэлзэн зогссноо. Ой, тэрэн гоороо чи байна уу? Байна гэж дэрэгдээс нь дуурч. Чи тэмээ ойртуулаад ирж чадах уу гэвэл. За гэхийн төдийдл бэлжиж явсан тэмээд нь яг л хүн очоод хөөж ирэх мэт эргэн наашилжээ. За миннээс ч зүгтагаад нэмэргүй юм байна. Ийм хурдан эд байна шүү дээ. Харин ажиллаан хийлгэж яваад нутаг орондоо очисон хойноо нэг юм бодвол үлзийтэй юм байна гэж шийджээ. Тэмээгийн ирэхлээр зэрэг тэрэ тэмээгийн уйчих тэгээд жаахан давс нялх ногоо тавиад өгч гэчгээд хөдий цагт ийм эзгүй газраас давс нялх ногоо олдохгүй лав гэж бодож байтал тунч удалгүй тэмээд нь дуугаралдан хавчаад явчихлаа гинэ. Майхны амаар харвал аян шиж ядарсан тэмээд нь шим шүүстэй нялх ногоо ховдоглон өмгөлж байх бөгөөд тоос бүрийн өмнө хормоо хэртэй бор давс асгасан байжээ. Үүнээс хойш манер бүх ажлаа тэрэн гоороогоор хийлгэж хагархай хар тагшинд нь хоол ундны шавхруу хийсээр явж. Гэтэл 2 хоноод гинт нялх ногоо идсэн тэмээдийн сойлго задарч нус нулимсан цуваад ханиалган сэвс гоожуулж ул тавгн хүртэл хагараад сүйд болж. Жимчингээр тэмээний сойлго алдагдаад хэцүүдлээ. Тэрэн гоороо чи эмчилж чадах уу гэвэл. За гэж маргааш өглөө нь харвал бүх тэмээд нь эрүүлжиж уламж өнгөлөг цаваа болсон байжээ. Ингээд мань хүн тэрэн гоороог зарсаар нэлээд удаж лавл 2-3 жил болсон юм байх. Тэрэн зарсаар байтал би чинь залхуу болж гүйцгэн одоо энэс нэг салъя гэж шийдээд нутгийн нэг гүртэн өвгөн дээр очихоор жодгороон ачаалан гарчээ. Гүртэн өвгөний ойролцоо очиж буусны маргааш өглөө гоороо чи байна уу гэвэл. Байна гэж их ядруухан дуугарчээ. За тэгвэл одоо хоёулаа явна да гэсэнд. Үгүй би явахгүй. Та намар аймаар газар аваад ирвэ гэд хөдлөх шинжгүй байж. Тэгвэл чи нэг хүмүүс нь талд ор гэчгээд
Гүртэн өвгөн дээр очиж тэрнтэй нөхцснөө бүгдийг ярьвал. За, би түүнийг зайлуулах арга дом хийж үзье. Чи гадаа суу. Тэгээд зүгээр гэжээ. Гүртэн өвгний гадаа хүлээгээд санаа амарч жодгортон очивол нөгөө эмтэрхий хар тагш алга гинэ. Яамаа. Ашгүй нэг юм зайлг бололтой гэж бодоод санаа амар унтаж. Өглөөнд босоод цайгаа ууж суунгаа ийш тийш харвал нөгөө хар тагш майхны хаяанд байдгаараа л байж гин. Тэрэнгороо чи байна уу? Гэвэл байна гэжээ. Чи хаачаад ирэв гэсэнд. Энэ гүртэн намайг 2 их далайн цаана шидчихлээ. Би арай л гэж ирлээ гэжээ. Майнер тагшинд нь юм хийж өгчхөөд буцаж очоод Тэрэнгороог эргэж ирсний хэлбэл гүртэн өвгөн тонч яггүй юм. Дахиад хэд хоног хүлээ. Одоо өөр аргаар үзнэ гэжээ. Майнерч манз цав хүрдсэн шиг хурал гадаалуулаад орой харав бүрий болсон хойно жодгортон ирж хартал хар тагш майхны хаяанаас алгуулсан байжээ. Ой, гороо чи байна уу? Тэрэнгороо чи байна уу? гэж хэд дахин дуудвал өнөгч хариу өгсөнгүй тав чиг байжээ. Тэгээд шөн дунд нэг сэрээд ой Тэрэн чи байна уу гэвэл мөн л хариу сонсогдсонгүй. Маргааш өглөө нь эртхэн ачаалаад гэрийн зүг гэлдрүүлжээ. Замынхаа талд орж явтал урдаас нь үгээр хэлхэн аргагүй үүлэнд тулсан тоосон баг нь ирж явахыг хараад хэнэггээр хизээч айж үзээгүйгээр айж оройн ус өрвс хийж орох байх газаргүй болтол яах хийхин зургүй тулаад иржээ. Уушиг зүрх амаар гармаар тийм гэж хэлхэн аргагүй аимшигын аав ичимсгийн ээж гэмээр юм. Агсан буурал морины алтан мөнгөн тоногт агар зандан бүрэгт эмээл дээр тогтож ядан тонголзож байж ядан багсалзаж сарталзах хамрын нүхнээс нь саарл тоос хуйларч улалцах нүдний аягнаас нь улаан шүүс тусалж амьсгаанд нь агаар гасалж хөдөлгөөнд нь хөрст гянаж байх үед бод тэнэгж инчин бодол эргцүүлэл алдан хууль салхинд дайрагдсан хус улаангарын навч шиг чичрэн дагжин бонжигнож чигийн улаан хорхой шиг агзган агшин тэвдэх үед аимшигт тэр учраа нь ам эхэлжэнэ. Та юу н намайг танихгүй байна гэж юу? Тэмээ малыг чинь харж тэнгийн ачаагч нь өргөж ол зомгийг чинь нэмж орчин тойрныг чинь манаж эзэн таны тушаалыг эндэлгүй биелүүлж явсан Тэрэнгороо гэгч би тэр биеэрээ байна. Хагархай хар тагшинд минь халуун хүйтний хайрлсан яахаа мэдэхгүй хүчий минь яаж игээд ашигласан ухаан зориг төгс учралт сайн эзэн та хярын салхинд найгах хялганы толгой шиг чичрэх яргачны сэлмэнд бөхийсэн ялтны толгой шиг бүнжигнэх ямар ч хэрэг байхгүй. Ядарсан муу Тэрэн чинь яг ажлаа оллоо. Эрлэгийн оронд намайг аваачаад элчи болгочихлоо. Таарах ажлаа таны ачаар л оллоо. Сандарч айх хэрэггүй, санаа зовх явдалгүй. Одоо таныг авахгүй. Ондоо ажил олон байна. 91 наснд чинь ирж таныг авнаа. Тэр болтол та Тэрэнгороогоо үзэхгүй гэд
улаан тоостойгоо алга болжээ. Жинчин эр түүнээс хойш жирийн сайхан амьдарсаар 91 наснда энэ ертөнцөөс хайлсан гэдэг юм.